Иргэдийн худалдаа авах чадвар улмал хязгаарлагдаж, амжиргааны түвшинд оройтож, зээлийн төлөлт нэмэгдэхэд хүрч байна. Өөрөөр хэлбэл өрхийн орлогын өсөлт инфляцийн түвшнийг давахгүй байна гэсэн үг юм. Хэдийгээр холбогдох хүмүүс зохих арга хэмжээг авна гэдгийг хэлсэн ч, нийлүүлэлтээс шалтгаалсан инфляцийн түвшин удаан хугацаанд үргэлжлэх магадaltaй гэдгийг мэргэжилтэн тайлбарлалаа. Үүнтэй холбоотой зарим тоо мэдээллийг дэлгэцэнд харуулъя. Үндэсний статистикийн хорооны мэдээлэлээр энэ оны эхний удирлын байдлаар өрхийн сарын дундаж бодит орлого 2.9 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 6.3% өссөн байна. За харин сарын дундаж бодит зарлага 2.8 сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 4.8% өссөн үзүүлэлттэй байна. Цаашлаад нийт өрхийн 30 гаруй хувь нь 2.1 сая төгрөгөөс доош орлоготой байгаа бол нийт өрхийн 20 гаруй хувь нь 5 сая төгрөгөөс дээш орлоготой байгаа юм. Ингэхдээ 2.1 сая төгрөгөөс доош орлоготой өрх өмнөх оны мөн үеэс 89 мянгаар буурсан бол 5 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 53 мянгаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл нийгмийн давхаргын ялгаа улмал нэмэгдэж байгаагийн илэрлэл нь энэ тоо юм а. Тэгвэл нэг өрх сард дунджаар 830 гаруй мянган төгрөгийг хүнсний бүтээгдэхүүнд зарцуулж байна. Ингэхдээ зардлын 38%-ийг махан бүтээгдэхүүнд, харин 16%-ийг өр тариа, гурилан бүтээгдэхүүнд зарцуулж байна. Сүүлийн үед манай улсын иргэдийн голлон хэрэгэлдэг хүнсний бүтээгдэхүүн болох махны үнийн өсөлт хүн бүрийн шүдний өвчин болоод байгаа. Цаашлаад махны үнийн өсөлт инфляцид томоохон нөлөө үзүүлж 2 оронтой тоонд хүрсэн юм. Тодорхойлбол энэ оны 4-р сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 10.1% хүрсэн бөгөөд хүнсний бараа үйлчилгээний үнийн өсөлт 50 гаруй хувиар нөлөөлжээ. Тэгвэл махны үнийн өсөлт нь нөөц хангалтгүй байгаатай холбоотой төдийгүй гадаад нөхцөл байдлаас үүдэлтэй газрын төсний бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл бусад бүтээгдэхүүн рүү дамжиж байгааг мэргэжилтэн тайлбарлалаа. За махны үнийн өсөлт бол ерөнхийдөө улирлын шин чанартайгаар ер нь бол хэлбэлцдэг бүтээгдэхүүн. За сүүлийн 15 жилийн дунд хандлагаар бол 1-ээс 6 сард өсөөд 7-аас 12 сард ерөнхийдөө бол үн нь бол буурдаг бүтээгдэхүүн байж байгаа. За энэ хандлагынхаа дагуу ерөнхийдөө бол өссөн явж байна. За гол одоо онцлог зүйл нь бол энэ өсөж байгаа хандлага нь өмнөх жилүүдээс өсөлтийнх нь хурдц бол 3-аас 4 дахин илүү өндөр байгаа. За үүнд бол одоо олон хүчин зүйл ерөнхийдөө бол нөлөөлж байна. За 2023-24 онд бол ерөнхийдөө Монгол Улсын одоо ихэнх аймагт бол зод болсон. За 23 онд бол 4.9 сая толгоймал. За 24 онд бол 9.4 сая толгоймалыг ерөнхийдөө бол зудаар хорогдуулж ерөнхийдөө алдсан байж байгаа. За эдгээр нь бол одоо эдгээрийн нөлөө нь бол одоо 24 болон 25 оны одоо мах бэлтгэлийн үеэр ерөнхийдөө бол орж ирж одоо үн одоо буурахгүй байх. Үн одоо өндөр хിവэрэ байх одоо гол суур шалтгаан ерөнхийдөө болсон байгаа. Инфляцийн дарамт нэмэгдэж байгаа энэ үед өрхийн орлого болон зарлага өссөн дүр зурагтай байна. Тодорхойлбол энэ оны эхний удирлын байдлаар өрхийн сарын дундаж бодит орлого 6.3%-аар бодит зарлага 4.8%-аар өссөн үзүүлэлттэй юм. Гэсэн ч 3 сая хүртэлх төгрөгийн орлоготой өрхийн тоо 105 мянгаар буурсан байна. За бодит орлогын мэдээллийг харах юм бол 2026 оны эхний удиралд бол 23 оны суурьаар 2.9 сая төгрөг бол болсон байна. За энэ нь болохоор өмнөх оны мөн үеэс 171 мянган төгрөгөөр буюу 6.3% өсөлттэй бол гарсан байгаа. Бодит зарлагын хувьд бол 2.8 сая төгрөг буюу өмнөх оноос 129 мянган төгрөг буюу 4.8% бодит өсөлт бол гарсан. За нэрлсэн дүнгээр бол өрхийн сарын дундаж орлого маань бол 3.5 сая 13.9% өсөлттэй бол зардал нь бол 370 мянгаар бол нэмэгдсэн буюу 3.4 сая төгрөг 12.3% өсөлттэй бол гарсан байна. Цаашлаад энэ оны эхний удирлын байдлаар нийт өрхийн хамгийн бага зардалтай 20% нь сард дунджаар 2.4 сая төгрөгийг зарцуулдаг. Ингэхдээ нэг өрх сард дунджаар 830 гаруй мянган төгрөгийг хүнсний бүтээгдэхүүнд зарцуулдаг бөгөөд 38% нь махан бүтээгдэхүүнд зарцуулагдаж байна. Үүнээс гадна өрхийн сарын дундаж зээлийн төлөлт өмнөх оны мөн үеэс 33 гаруй хувиар өссөн байгаа юм. Үүнээс үзвэл иргэдийн орлогын өсөлт инфляцийн түвшнийг давахгүй байгаа тул иргэд зээл авч зөвхөн ойр зургийн хэрэглээгээ хангаж өдөр хоногийг арай ядан туулж байна. Тэгвэл нөхцөл байдалтай холбоотойгоор холбогдох хүмүүс махны үнийг тогтворжуулна гэдгийг хэлсэн гэвч нийлүүлэлтээс шалтгаалсан инфляц удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай гэдгийг мэргэжилтэн тайлбарлаж байна. Ерөнхийдөө бол нөгөө нийлүүлэлтийн гаралтай инфляц бол маш одоо урт хугацаанд ерөнхийдөө үргэлжилдэг. За өмнө нь одоо санаж 24 оны сүүлээр цахилгааны тарифыг нэмсэн. Энэ нь бол ерөнхийдөө жил дамжиж одоо нөлөөлөл нь ерөнхийдөө тогтворцсон. Тэгэхээр одоо энэ
шатхууны үн нэмэгдэхээр мөн одоо энэ нийлүүлэлтийн гаралтай инфляци өгдөг. Тэгэхээр энэний нөлөөлөл нь бол одоо ер нь 2-3 сарын дараагаас эхлээд за жилийн турш ерөнхийдөө бол үргэлжилдэг. Угтаа хэрэглээний бараа үйлчилгээ нин ялангуяа махны үнийн өсөлт гинэт нэмэгдсэн асуудал огтоос биш харин судалгаа тоо мэдээлэл болоод төлөв байдлыг тогтмол танилцуулж анхааруулж байсан. Үүнээс гадна газрын төсний бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл нийлүүлэлтийг таслахгүй ах асуудалтай манай улс анх удаа учраагүй. Гэсэн ч төр засгийн тогтворгүй байдал холбогдох хүмүүсийн оновчгүй шийдвэрийн үр дагавар дахин л иргэдийн нуруунд дээр ирж байгаа юм а.